дуртай морил хамгийн ихэрхий хуваагч бичлэг эхэлж байна. За тэгэхээр хин нэгэн хүн чамаас 12 ба 8-ын хамгийн ихэрхий хуваагч хэдвэ гэж асуусан гэж бодъё. За өөрөөр хэлбэл хамгийн ихэрхий хуваагч 12 ба 8. За энийг олоо гэж даалгасан байна. Тэгэхээр Е гэдэг нь ерөнхий гэсэн үг. Яг адилхан давтаад өччихлээ. За альва тоог хувааж байгаа тоог түүний хуваагч гэж нэрлэдэг. За ямар тач бүгдээрээ үнийг олъё. 12 ба 8-ын хамгийн ихэрхий хуваагч нь хэд вэ? За бараг шууд хэлчихэж болохоор байна. Гэхдээ эхлээд эдгээрийн хуваагчдыг олъё. За 12-ын хуваагчдыг бичих юм бол 12-ын хуваагчдыг бичвэл 1 12 нь 2 хуваагдана. 12 нь 3-т хуваагдана. За бас 4-т хуваагдана. Харин 5-т хуваагдахгүй. За 6-т хуваагдана. 2 6 12 гэдэг тийм үү? За тэгээд мэдээж 12-т хуваагдана. Нэгийг үржих нь 12 тэнцүү 12 гэсэн. За ингээд эдгээр нь 12-ын хуваагчд. Одоо харин бүгдээрээ 8-ын хуваагчдыг бичье. За 8 1-т хуваагдана. 2-т хуваагдана. 3-т хуваагдахгүй. 4-т хуваагдана. За тэгээд мөн 8-т хуваагдана. За ингээд бүгдээрээ 12 ба 8-ын бүх хуваагчдыг нь олчихлоо. Тэгэхээр хоёуланд нь ерөнхий адил байгаа хуваагчдыг одоо олъё. Хоёуланд нь адилхан нэг байна. За энэ тийм ч онцгой биш. Бүх бүхэл тоо нэгт хуваагддаг тийм үү? Өөрөөр хэлэх юм бол бүх бүхэл тоо нэг гэсэн ерөнхий хуваагчтай. За эдгээр нь мөн 2-т хуваагддаг юм байна. Мөн бас 4-т хуваагдж байна. За гэхдээ бидэнд ерөнхий хуваагч нь тийм ч сонирн биш. Харин хамгийн их ерөнхий хуваагч нь л хэрэгтэй байгаа. Бүх ерөнхий хуваагчд нь 1 2 4 байна. Эдгээрээс аль нь хамгийн их вэ? Тэгэхээр мэдээж 4. 12 ба 8-ын хамгийн их ерөнхий хуваагч нь 4 байх нь. За тодруулж бичих юм бол хамгийн их ерөнхий хуваагч 12 8 тэнцүү 4. Мэдээж бид 12 ба 8-ын ерөнхий хуваагч нь 4 гэдгийг хэлбэрхэн хэлж чадна. За энэ үнэхээр хөгжилтэй юм тийм ээ. Бүгдээрээ өөр бодлого бодцгоё. 25 ба 20-ын хамгийн их ерөнхий хуваагчийг ол. За бүгдээрээ үнийг өмнөх бодлогыг бодсонтой адил аргаар бодъё. За 25-ын хуваагчид 1. За 25 нь 2 хуваагдахгүй, 3 хуваагдахгүй, 4 хуваагдахгүй, харин 5 хуваагдана. 5 5-ын 25 байдаг шүү дээ. За тэгээд 25. Сонирхолтой нь 3 л хуваагчтай байна. Яагаад 3 хуваагчтай байгаа талаар нэг бодоод үзээрэй. Бусад тоонууд дандаа тэгш тоон шиг хуваагчтай байдаг шүү дээ. За одоо харин бүгдээрээ 20-ын хуваагчдыг олъё. 20-ын хуваагчд. За мэдээж 1 2 4 5 10 20. Тэгэхээр хоёуланд нь адил ямар хуваагч байгааг харъя. За 1 байна. За энэ бол тийм ч онцгой биш. За өөр ерөнхий хуваагч юу байна уу? Энэ ч 5 байна. 25 ба 20-ын хамгийн их ерөнхий хуваагч нь 5 юм байна. Дараагийн бодлого 5 ба 12-ын хамгийн их ерөнхий хуваагчийг ол. За бүгдээрээ 5-ын хуваагчдыг олъё. Маш амархан. Ердөө 1 мөн 5. Учир нь 5 бол анхны тоо. 1 болон өөрөөс нь өөр ямар ч хуваагч байхгүй гэсэн үг. За харин 12-ын хуваагчдыг олох юм бол нэлээд хэд байгаа? 1 2 3 4 6 12. Тэдгээрт энэ хоёр тоонд маань нэгээс өөр ерөнхий хуваагч байхгүй. За харамсалтай нь өөр тоо алга. Ийм учраас хийх 5 ба 12 энэ нь нэгтэй тэнцүү. За би танд нэг шинэ нэр томьёо танилцуулъя. Хэрвээ хоёр тооны хамгийн их ерөнхий хуваагч нэг байвал тэдгээрийг харилцан анхны тоонууд гэдэг. Нэг тооны хувьд нэгд болон өөртөө хуваагдж байвал түүнийг анхны тоо гэдэг. Харин хоёр тооны хувьд хамгийн их ерөнхий хуваагч нэг байвал тэдгээрийг харилцан анхны тоонууд гэдэг байна. За та үнийг ойлгосон байхаа гэж итгэж байна. Бүгдээрээ дараагийн бодлогоо бодцгоё. Дараагийн бодлого маань 6 ба
12-ийн хамгийн их ерөнхий хуваагчийг ол. За 12 гэж маш олон удаа өгөгдөж байна. Би маш бүтээлч байдлаар жишээ тонод сонгоо авахыг хичээж байна л даа өгнө. За энд 6-гийн хуваагчдыг чи 1, 2, 3, 6. 12-ийн хуваагчид 1, 2, 3. За бид үнийг бараг цээжээр мэддэг болж байна. 4, 6, 12. Нэг нь хоёуланд нь байгаа хуваагч байна. За бас 2 нь ерөнхий хуваагч болно. 3 байна. За мөн 6 байна. Мэдээж хамгийн их нь бидэнд хэрэгтэй тийм үү? Энэ бол 6. За үнэхээр сонирхолтой байна. Тэгэхээр эдгээр тооны хамгийн их ерөнхий хуваагч буюу хоёуланг нь хуваах тоо бол 12 ба 6-гийн хамгийн их ерөнхий хуваагч нь 6 байх нэ. Өгсөн хоёр тооны нэг нь өөрөө гарч байна. Ийм тохиолдлууд байх нь бий. Ягаад гэх юм бол 12 нь 6-д хуваагдана. За ингээд боллоо. Ингээд одоо та хамгийн их ерөнхий хуваагчийг олж чаддаг болсон гэдэгт итгэлтэй байна. Бид дараагийн бичлэгэндээ өөр сэдвийн талаар үзэх өгөөд илүү олон жишээ бодлого өгнө.